За сайн байцгаана уу. Миний бие номын дүрм тувцаа өмсөд Монголын төрийн тэргүүний зургийн дор зогсож буйг та бүхэн харж байна. За энэ зураг бол манай өргөө гэрийн хойморт шүтэн болон залагдаад 3 дахь жилийн нүрээ үзэж байгаа юм. Номын дүрм тувцаа өмсөд энэ зургийн дор яриа хөрөхийн учир нь Монголын төр бүхний дээр оршдог юм а гэдэг утгыг илэрхийлэхийн тулд юм. Монголын үе үеийн бурхны шашны зүтгэлтнүүд өөрсдийн ням бүтээл бяцлаглаа хийсэн тэр хийд газар орныг тэмдэглэн үлдээхдээ Монгол төрийн сүлд соён бүсгийг бурхны шашны усгийн дээр байрлуулж тэмдэглүүлдсэн байдаг. Энэ нь Монголын төр бүхний дээд аврал болон тодорлоо. Бурхны шашныг гарын багаж зэвсгэн болгож хамаг бүгдийг аврах агуу их хүчин болж Монголын төр тодорлоо гэдэг зүйлийг тэмдэглэн үлдээсэн тэмдэглээ гэж үздэг. Энэ ч үднээсээ 800 жилийн дараа дэлхийг монголчууд аврах юмаа гэдэг яриа амнаас амд амжин уламжилсаар өнөө бидний үед хурж ирсэн байдаг. Тэрчүүднээсээ 2006 онд Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ог дэлхийн нийтээрийн өргөн дэлгэр тэмдэглэх уриалгыг нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс гаргасан байдаг. Нэгдсэн үндэсний байгууллага зүйс өрнөж Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойг дэлхийн нийтээр өргөн дэлгэр тэмдэглэхийг уриалж 2005 онд тогтоол гаргасан байна. Ингээд монголчууд бид дэлхийг аварна гэдэг энэ нэгэн зорилгын дор нэгдээд хөдлөх юм бол өнөөгийн хүн хэцүү байдлаас монголчууд дэлхийг авч гарах нь гарцаагүй үний юм а. Энэ нь бурхан багшийн 4 үний сургаалаар ингэж нотлогдож байна гэдэг зүйлийг хийсэн олон зуун видео эвлүүлгийн дугааруудыг 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл онлайн үзэгчдэд хүргэсээр ирсэн байдаг. Нийгмийг яг юунаас нь хилж засуул дээр гэж бодож байна. Хаанаас нь яаж эхлэх вэ? Бид нар уул нь яг юунаас эхлэх үү гэдэг чинь надад чинь зөв асуулт л та тий. Бид нар эхлээд байга олж харах хэрэгтэй мөн үү? Байга олж хараад тэрийг сайн өнөлж жагаад шүршсэн цагт тэр даасан байхгүй болно тий. За тэгэхээр зэрэг байн яг хаана байгаа гэж үзэж байна та? Тэгэхээр зэрэг байн хаана байгаа гэж үзэж байна. Бид нар хэрвээ байга олоод харсан бол тэрийг аль ард түмний хүчээр байхгүй болгох чинь шүү дээ тий. Тэгэхдээ бид нар байга олж харахгүй байна уу тий? Тий. Тэгэхээр зэрэг судлаачтайгаа сонсгосоор аргагүй тий. За тэгвэл одоо судлаач болор болтой хувьд бол ингэж танилцуулж байна. За та бас ингэж хэлсэн. Монголын нийгмийг ерөөсөө зүй бусаар самарч байгаа 3 мэрэгжил байна. 3 төрлийн хүмүүс байна. Нэгдүгээрт улс төрчид, хоёрдугаарт сэтгүүлчид, гуравдугаарт багш нар гэж хэлсэн. Нэгдүгээрт энэ нь бол одоо либерал улс төрчид байна. Либерал улс төрчид. Хоёрдугаарт хамгийн гол нь либерал болоод үзэл баримталтай сэтгүүлчд байж байна. Гуравдугаарт нь мөн адил бол барууны янз бүрийн одоо грантуудаар энэ тэнд бол курс семинар хийцэн сургууль төгссөн энэ багш нар гэж. Тэгэхээр зэрэг одоо миний танилцуулах зүйл бол юу вэ нөхлөөр зэрэг энэ 3 хүчинг дарах зүйлийг танилцуулах нь шүү дээ тий. За тэгэхээр зэрэг нэгдүгээрт либерал улс төрчдийг яаж дарах вэ? Хоёрдугаарт энэ либерал сэтгүүл зүг юугаар дарах вэ? Гуравдугаарт энэ боловсон хүчин бэлдээд байгаа либерал боловсон хүчин бэлдээд байгаа. Энэ багш нарыг өнөөдөр цалингааны үүлнэ гэдэг ингээд ажил ажиллаад зарлаад суугаад байгаа. Энэ хүмүүсийн асуудлыг яаж хийх юм бэ? Энэ 3 багц зүйл дээр юм хийчихэд танилцуулах гээд яваад байгаа гэсэн үг. Та бүхэн илүү дэлгэрэнгүй бөгөөд тодорхойг мэдхийг хүсвэл домог амилсан нь тэнгэрийн ташуур, наран мандах цаг, мэрэгч чуулах орон, уухай хичээл, за тэгэл мөнх тэнгэрийн зарлиг гэх мэт энэ олон 10 цуврал хэлбэрээр бүтээгдсэн эдгээр олон зуун видео эвлүүлгийн дугааруудыг минь хөөн интернет, YouTube болоод миний Facebook хуудасаар зочилж тэдгээр бүгдийг үзэх боломжтой юм а. Энэ удаа миний хувьд юуг тодруулан хэлэхийг хүсвэ гэвэл Монголын оюун санааны залуур дээр ийм аимшигтай хор тавдар үүрэлж гисэн байгаа тохиолдолд бусад шударга ёсны төлөөх бүх тэмцэл
талаар өнгөрч сайн хүн бүхнээ муу болгон харж сайн үйл бүхэн нь муу болон хувираад байгаа учраас энийг дараагийн давалгаа улс орноо аварна гэдэг төлсөн дараагийн давалгаагаа дахиад энэ өмнөх шиг юм бүтлгүүтүүлэхгүй тулд үүнийг заавал зарлах ёстой. Жишээлбэл 2010, 11, 12 онуудад 90 цагийн дуудлага гэдэг нэвтрүүлэг хийгдэж. Би лав ийм төрлөө хизээж очихгүй. Тэ? Яг үнэ. Ийм төрлөө би очихгүй. Энэ угаасаа төр биш. Тэгээ би нэгэнд харийнхны тоглоомын засаглал боол болмооргүй учраас би очихгүй энэ төрлөө. Тий. Өнөөдрийн засгийн газрын чи ямар ч ирэх мэдлгүй зүгээр л татврын арга бай. Энэ хүн маань өнөө хязгаарч би очихгүй энэ бол татврын алба энэ бол боолын ажил гэдгийг яриад байсан хүн маань эргээд энэ татврын алба руугаа очихын төлөө тэмүүлж байгаа хичээтэй. Энэ хэрээрээ нөгөө урдын сайхан ард түмнийхэн олсон итгэлийг алдаж явах хичээтэй. Хүн хүнээ барьж идэхийн цагт мал малчин Монгол ухаан дэлхийг аварч үлдэх буюу энэ дэлхийн газар нутаг дээр Тэнгэрийн улс тодорно гэсэн байт. 2013 онд. Энэ хүмүүсээ мөрөөдлийн баг дэлхийг аварна гэх мэтээр элэг доог болгон ганцаардуулж галзуу солиотойгоор нь дуужилт хочилж ирсэн энэ хэрээрээ монголчууд 10 хар нүглийн үйлийг Монголын төр шашин 10 хар нүглийн үйлийг үйлдэж байна гэдэг зүйлийг миний хувьд ганцаараа таниулж зарлах гээд хүч хүрээгүй манай байгууллага энэ 2018 оны 7 сарын 9-нд гандан дэвшлийн эдийн захиргаанд хандаж бичиг өгсөн байгаа. За энэ дээр бол энэ та нар ард түмнийг хурааж буян үйлдүүлэх тусам зовлон аривдах тул буян гэж нүглүүлдэх бусрам үг үйлдэлэн зогсоо түүний тулд бурхан багшийн 4 үнний сургаалыг үнэн мөнөөр нь номлол. Хоёрдугаарх нь улс орны байдлыг ингэтлэн доройтуулж ард долныг туйлдуулсан гэмт үйлдэлтэй хариуцлага хүлээж Монголын ард түмний өмнө нүглээ намжил гэдэг ийм шаардах бичиг өгсөн. Үүний хариуг авахаар 7 сарын 15-нд очиход энэ бол байгууллагыг гүтгэнд оромжуулсан хэрэг шүүх цагдаагаар шийдэгдэх хэрэгээ манай хуулийн зөвлөгтэй уулзсан. Ингээд хуулийн зөвлөхөөс албан ёсны хариу бичиг эрхийг хүртэл буюу 2018 оны 8 дугаар сарын 25-ны хүртэл Монголын төр түмэнд хандан өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах арга хэмжээ зохион байгуулсан. Үүнд гандан дэвшлийн хийдийн хашаанд сууж өөрсдийн үйл ажиллагааг ард түмэнд танилцуулах мөн муур багшийн үлгэр 5 ангид суурал эвлүүлэг хийж төрийн тэргуунтэй хандан байдлыг танилцуулах гэх мэт. Энэ бүхний эцэст буюу 2018 оны 8 дугаар сарын 29-нд гандан хийдийн зүгээс гаргасан өргөдлийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газар дуудагдан очиж байцаалт өгсөн. Таныг бол цоо зовсог бүтгээд ийна ингээд бүтгээд юу болоод оромжлуулна гэсэн асуудал юу гэсэн байгаа хгүй надад хамтлаг өгсөн байгаа хгүй. Я өөрийн яриаг оруулсан байхад бүртгэлэг байх тийм чинь. За яриа гэж чинь. За наадах чинь ийм үнэхээр чойжмсан номынхаа дагуу зөв яриад байгааг би буруу ярьлаа гэж ойлгоод би буруу ойлгоод байна уу? Эсвэл үнэхээр чойжмсан номынхаа эсрэг зүйлийг яриад байна уу те? Энүүнийг л нэг шалгах. Ийм л нөхцөл үүсгэхийн тулд би түүнийгээ хийсэн. Миний буруу бол би буруугаа тодорхойлуулъя. Тэгээ буруугаа хүлээе гэдгийг тэднэрт бол хангалттай хэлээд байгаа. За би өнөөдөр энийг прокурорд очиж хянуулна. Тэгээд хянуулаад прокуророос юу шийдвэр гаргах нь те тэрийг тань нууцтай шийдэн заа. За. Ингээд энэ хэрэг прокурор шалгагдаж нотлох баримтыг үндэслэн миний бие эмгүүн тогтоогдсон тул тэнд хэрэг үүсээгүй. Харин 11-р сард оюуны өмчийн газар дараах байдлаар хэрэг үүссэн байлаа. JDF хариуцлагатай хувьцаат компани 2018 оны 11-р сарын 1 оюуны өмчийн газарт гомдол гаргах нь. Тус нэвтрүүлгийн зочин гандан дэвшлийн хийдийн тэргүүн их хаан гавьжлам чойж амцын ярилцлагыг эвлүүлэг хийж монтажлсан муур багшийн үлгэр 5 дугаар ангисан гарч ихтэй дүрс үйлчлэгийг цолмон гэрэл Facebook хуудсанд байрлуулсан нь зохиогчийн эрхийг зөрчиж байна. Захирал дээж яргал сайхан. Зөрчилд шийтгэл оногдуулах тухай. ВТV телевизийн дефакто ток шоу энэ жаргал сайхны хөтлсөн нэвтрүүлэгт Монголын бурхны шашинтны төв гандан дэвшлийн хийдийн тэргүүн их хаан гавьжлам дэ чойж амцын ярьсан зүйлийг эвлүүлэгийн монтажлан муур багшийн үлгэр 5 дугаар ангисан гарч ихтэй дүрс үйлчлэгийг өөрийн цолмон гэрэл гэх Facebook хаягаар олон нийтэд тараасан хэрэгээр зөрчлийн тухай хуулийн 8-ын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасны дагуу
500 мянган төгрөгийн шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авсугай. Бишрэл гэдэг яадаг юм бэ гэхдээ зэрэг хуралд ном уншуулдаг ч юм уу нэг ламаар одоо сан тавиулдаг ч юм уу шалгалт балгалтанд орно гэд тэгээд овоо авчихтай зэрэг энэ чинь очиртай юм биш үү гэж бодож байгаа нь бишрэл юм байна. За. Шалгалтанд онохгүй төлөө ном уншуулах шүү дээ. Ерөнхийдөө л дотроо одоо тэр философийн одоо судалдаг тийм юм руу орох хэрэгтэй болов. Өнөөдөр энэ оюун санааны тархин дээр буян гэж нүгэл номжоод байгаа энэ аимшигтай хор тавдар үүрлээд суучгаад байгаа учраас энэ цагаан сар мань хүртэл цуслагдах хэмжээнд хүрчээ шүү дээ. Хэрвээ бид одоо үүнийг зарлахгүйгээр дахиад хулган жилийн угтаад ингээ хулган жилд энэ янзаараа дахиад явах юм бол юу нөгөө хувьтай хулган жилийг үзэх бүр аюултай нөхцөл байдалд хүрэх учраас олонний хүчээр өнөөдрийн бурхны шашин юу номлох ёстой, юу номлоод юу болоод байна вэ гэдгийг олонний хүчээр асуух ёстой гэж бодож байгаа юм. Тэгэхгүй бол жишээлбэл өнөөдөр гандан эдийн ажлыг Монголын үндэсний фронт хийж байна. Та бүхэн энэхүү данс руу хандив өхийг хүсэж байна. Учир нь энэхүү дансанд бол оруулсан мөнгөөр бид ард түмний онц их хуралдааг зохион байгуулах юм. Энэхүү мөнгөөр бид Монголын ард түмнийг мухардлаас гаргах болно. Энэ мөнгөөр үнэхээр онц их хурлыг зарлан хуралдуулж улс орноо мухардлаас гаргахгүй бол бид нар энэ хүмүүсэд буян амлаад эс биелүүлсэн тооцогдох юм. Өнөөдрийн хүртэл гандан хэд мөн ялгаагүй буян амлаад өнөөдрийн хүртэл эс биелүүлсэн. Мухардсан ямарваа нэгэн зовлон шаналд мухардсан, энэлсэн, шаналсан, зовсон аврал ирсэн бүхэн аврал ирж гандан хэдэд өргөл барьцаан өргөж өнөөдрийн хүртэл хамгийн их мөнгийг гандан хийдээр дамжуулан урсгаж байгаа боловч өнөөдрийн улс орны ард түмний зовлон шаналн улс орны нөхцөл байдал ямар хэмжээтэй байгаа вэ? Монголын ард түмэн өнөөдөр 3 хүний нэг нь ядуу байна. Монголын ард түмэн ядуур туйлдээ өсөв. Энэ 20 онд бол одоо засаг төрөө үндсээр нь шинжилж улс орны өөдөнд татах энэ ажлыг бол эрчимтэйийнэ. Тийм учраас Монголын үндэсний фронтод одоо нэгдэж энэ үйл ажиллагаанд одоо өргөн үрээтэй оролцож улс орноо ирээдүйг одоо аврахын төлөө тууштай нэгдэрэй гэж уриалж байна.